Засгийн газар энэ сарын 6-ны өдөр Эрдэнэ төлөвлөлтөөртөө онцгой тэглэм тогтоох шийдвэр гаргасан. За энэ шийдвэрийг гаргахдаа 1991 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын бах хурлын баталсан засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэсэн. Гэтэл 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд үндсэн хуулиас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль хүчингүй болно гэж заасан байдаг. Иймээс засгийн газарт эрх олгох тухай хуулийн дагуу Эрдэнэ төлөвлөлтөөртөө онцгой дэглэм тогтоосон нь үндсэн хууль зөрчсөн гэж үзэн нэр бүхий хуульчид үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. 92 онд үндсэн хууль батлагдсны дараа бол үндсэн хуулийг дагаж мөрдөх түнд шилжих юм журмын тухай хууль гэж баталсан. Энэ журмын тухай хуульд бол маш тодорхой нэг заалт байгаа нь юу гэхээр үндсэн хууль зөрчсөн, үндсэн хууль батлагдахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилсэн бүх хуулийг хүчин төгөлдөр бус тооцно гэсэн зохицуултыг оруулж өгсөн. Энэ хууль зохицуултаар бол 91 оны нэрх шийдвэрлэх тухай хууль хүчингүй болцсон юм. Гэтэл харамсалтай нь өнөөдөр хүртэл үндсэн хууль батлснаас хойш 3 дахь удаагийн тохиолдолд энэ онцгой дэглэм тогтоогоод энэ хуулийг хэрэглээ явуулчихлаа шүү дээ. Тэгэхээр ийм нэгэнт энэ бодиттой хэрэглээ байгаа учраас энэ хуулийг одоо нийгмөр одоо үндсэн хууль зөрчсөн хүчингүй гэдгийг тогтоолох эрх мэдэл нь бол уг нь улсын хурлд байгаа. Улсын хурл засыг барьж байгаа засгийн газар өөрөө энэ хуулийг хэрэгжилж байгаа тийм уг хуулийг хүчингүй болгох тийм хүсэл зэрэг байхгүй гэж харсан. 1992 оны шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш гарсан эрх зүйн акт албан тушаалтны альва шийдвэрүүд үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэх маргааныг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн хуулиар зохицуулна гэж журмын тухай хуульд заасан байна. За иймээс үндсэн хуулийн цэц хуулийн энэ заалтыг үндэслэн хуульчдын гаргасан гомдлыг хилэлцэхгүй байх магадлалтай юм байна. Онцгой дэглэм тогтоосон энэ тогтоол нь өөрөө 91-р тогтоол өөрөө иргэдийн аж ахуйн нэгжийн өмчлөх эрхэнд халдсан, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхлэлт нэгдэх эрхтэнд халдсан. Энэ одоо хувь эрхийн халдсан гэдэг утгаараа энийг бол цэц одоо хянан шийдвэрлээд авах боломжлого нь л нээлттэй байгаа. Ямар ч гэсэн хандсан байгаа. Тэгээд одоо маргаан үүсгэсэн нь одоо ойрын өдрүүдэд шийдэгдэх. Үндсэн хуулийн цэц 14 хоногийн дотор хуульчдын гомдлоор маргаан үүсгэх эсхийг шийдвэрлэнэ. Хэрвээ цэц засгийн газрын 91-р тогтоолтой холбоотойгоор маргаан үүсгэхээс татгалзвал иргэдийн эрхэнд халдсан асуудал хөндөгдөх болно гэдгийг хуульчид хэллээ.